бүхэндээ өвчин мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 өдрийн дагаас басан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаарайтай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 2-ны 5 гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар Борхоо Гинчин Батнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтрагчаар MJ Motors Mongolia мөн хит хөлрөлт таагүй өнөр арт хоцорлоо директорлоор хөс дарагч хамтран ажиллаж байна. Шохруудад өвчин мэндийг хүргэе. Заман тусгаалаа аламсуудаа баярлалаа гэтгэлээ. Хэвлэлийн урал хийж байгаа шиг юу гэдэг вэ? Тусгаалаа алмсуудаач гэж байгаа шиг. Чисээ яг тэгсэн. Нэг хэвлэлийн урал яг за ингээд тэг яа тусгаалаа ингээрсэн Айбас жохол шүү гэдэг нэлчих санаатай. Айгуу сүртэй хэлсэн сая. Би хаас ууж байгаа үгүй л гэж бодлоо. Энэ нөгөө Ким Су Хёны хэвлэлийн багуурлаас харин тиймэрхүү л юм болчихлоо юу. Чи хэвлэлийн багуурлыг тренд болгоод байгаа юм. За тэгэхээр шохрууд тамдэж өрөмт хүргээ. Тэгээд ойрт хэлэг маань групптэй нэгдэж амжаа бол групптэй нэгдээрээ яагаад групптэй нэгдээрээ гээл өглөөд өдөө гэхээр та хэд маань мартчихад байгаа шүү гэдэг чинь тийм. Тэгээд хаяа сануулж хэлж авахгүй бол дээрэс нь Apple Podcast-д нэвтрүүлэг маань орж байгаа. Тэгээд Apple Podcast-аас сонсож байгаа сонсогчдоо бас маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгүүд маань ер нь цаашдаа ч гэсэн ороод явах учраас гоё үзээд сэтгэлдүүлдээгээд те бас хамтдаа байгаарай. За өнөөдөр бид хоёр сүнс ярьдаг өдөр тэгэхээр нэвтрүүлгийн ямар сүнс ярих вэ гэдгээ товчхон дурдчихъя. За миний хувьд сүнстэй караокены тухай ярихаар бэлдсэн. Дээр нь хэлчихсэн шүү дээ. Хөгжим ихтэй те одоо шүлэл шүнийн цэнгэний газар их сүнс харагддаг. Ямар нэгэн дуучин их гардаг газар их харагддаг гэж ярьжсэн бол өнөөдөр караоке буюу хамгийн их дуучин гардаг газар шүү дээ. Би бас нэг ярьжтэй. Сүнстэй караоке. Тийм тэгэхээр өнөөдөр сүнстэй караокены тухай ярих нь сонсогч манаас холбогдож ярьжсэн санагдаж байна. Караокенд байхад нэг юм эвгүй зүйл хараад гэж ажиллаж исэн. Тийм ажиллаж байхад нь гэж нэг сонсогч маань басан гарагийн дугаар дээр холбогдож бас ярьж ирсэн. За би өнөөдөр нэгд өдөр ярьсан амар түүхийн үргэлжлэлийг ярина буюу таад чинь юу ингэ дуусаагүй мө гэдэг хаалгын 2 дугаар хэсгийг нь ярьж өгөхөөр бэлтлээ. Тэгээд за эхний хэсгийг нь одоо сонсож амжаагүй хүмүүсээ нэгд өдөр эхлэл хэсгийг яриад өгсөн байгаа. За нэгэн тэгээд товчхон дурдвал нэг найз нас орчод байгаа шүү дээ. Тэгээд сүнс нь ирээд эхнээс нь ахуулаад нэгээр нь авч яваад нэг юм хаалгаар бол авч яваад. Сүүлд ээжийг авч явах гээд дууссан шүү дээ. За яг тэр хэсгээс нь би үргэлжлүүлээд яриад өгөө. За өрөөнд доторх эмч нар бүх чадлаараа ажиллаж хүүг сэрээхэнд бол хамаг бүхний хийгээд л байж л дээ. Асар сэтгэлийн асар гүн хямралд орсон доолгоор тасралтгүй нулимс урсгаад эмчилгээний өрөөний үдэнд хүүгийн манан суусаар би нь муудаж гисэн маа. Төдөлгүй эмч нар гарч ирэхэд доолгоор ухсгийн босоод юу асан бэ эмчээ? Миний хүү зүгээр үү гэж түүний нүд рүү горилгын харцтайгаар ширтэн зогсоод эмчтгүн тандаад. За уучлаарай эгч минь бид хүүгч нь аварч чадсангүй. Хүүгийн чинь зураг сая зогсчихлоо. Бид чадах бүхнээ хийсэн ч гэсэн аварч чадсангүй гэж хэлсэн маа. Энийг сонсон доолгоор өвдөх сөгдөн. Үгүй би танаас гуйж байна. Миний хүүг эргүүлээд өгөлдөө гэж хоёр гараараа түүнээс зурж хэлэхдээ гинэт толгоогоо байрсаар ухаалт өгнө. Харин хэсэг хугацааны дараа нүдээ нээж өөрийнх нь гарыг атхан суух хүүгээ олж харсан маа. Ээж нь нулимс цэлгэнсээ харцаар миний хүү ээж нь ямар их санаа зовсон гэж бодож байна. Ээжээсээ төрүүлээд явчих бол надад өөр хэн үлдэх болж байна. Ээж нь хүүгээ мэдлэг боловсралтай, ажилтай төрөлтэй, гэр бүлтэй өр хүүхдтэй байхад ч харж хаад санаа амар явж чадна. Тэрнээс наан болж чадахгүй гэж уйлан байж хүүдээ хэлв. Харин түүнд хүүн хандаад ээжээ би одоо ив өрүүл болчихсон. Хойлоо одоо гэрлүүгээ явъя. Дахиж таныхаа санааг зовоохгүй гэж хэлээд түүнийг босгоод аваад явсан байна. Долгор хүүгийнхээ гараас гүтлэн алхаж байхдаа ямар нэг харанхуй хонгил руу яваад орчиж. Алхах тусам л хүүгийнхэн царай айжмаар хувиран харлаад шаал өөрхөн болж ойж. Долгор айж балмагдан хажуудаа хөтлөн явж байгаа хүн өөрийнх нь хүү мөнхөө биш болохыг мэдсээр манантай хаалга руу дагаад яваад орчиж. Бараан цэнхэрдүү том маш авраг гэмээр том орон зайтай газар орж ирэхдээ долгор өгсөн хүмүүсийн сүнснүүдийг тарчлан орилолдон уйлан шууган болсон дүр зураг нүдэнд нь харагдчихлаа. Түүний гарын салганаж эргэн тойрны харахтаа миний хүү гэж дуу алдах нь түүний эцсийн үг мэт санагдаж. Намгүй мөртлөө зовлонгийн далаа босон түнэр харанхуй ертөнц. Мөнхөө газар сууж байхад түүний чихэнд нь та нар бид нарын хоол болохоор бүтээгдсэн. Чи энд ирсэн учир шалтгаанаа мэдэж байна уу гэж хэнийг асуусан байгаа. Мөнхөө хариуд нь үгүй надтай яриад байгаа юм да гэж бодонгой. Үгүй чи хин юм бэ гэвэл бид бол сохорсон хоригдлууд. Бид дэлхийн өчүүхэн хүмүүсээр хооллож дээшээ явах болно. Чиний дотор байгаа газар бидний нүдийг нээж чаддгийг. Чиний сэтгэлээсээ хандаагүй бүх зүйлийг би чамаас булааж авна. Чиний зовлон тэмцэл бидний харанхуй гэрэлтүүлэх болно. Удахгүй болзъя.
гэж хэлээд тагчмайг олчиж. Чихэндээ читгэмээргүй зүйл сонссон мөнхөө юу болоод байгааг хэсэг хэрэгцүүлэн бодохтой. Үгүй намайг эндээс гаргаад өгөөч ээ би сэрмээр байна гэж дуу алдсан ба. Хэсэг зур хүүтэн ханыг налан сууж байхдаа мөнхөө нэг зүйлийг ахиад олж харсан ба. Тэгсэн нөгөө цоочтой байсан хаалганых нь төгчээ тайлагдсан байж. Босч очиод хаалгахыг нь түлхээд үзвэл удаанаар алгуухан хаалга онгойч гэлсэн ба. Мэдээж энэ хаалганы цаана хамгаалагчуд байж л таараа гэж бодоод хаалганыхаа булангаар шахаагаад хартал юу ч байсангүй. Мөнхөө хурдан гарч очиод найзынхаа хаалгыг онгойлох гэж оролдоод ерөөсөө дийлсэнгүй. Бусад онгорхой хаалга руу орох гэж завтал амаар нь дээгэж дүүжилсэн бэлхүүний ээж унжаастай байжж. Ямар нэг далтын хүч түүнийг тотгош нөрөөсөө оруулсангүй. Мөнхөө айд сандарч хурдхан шиг эндээс зүгтах юмсан гэсэн бодолтой хөтлөгдөн хар хурдаараа хонглын эцрэг хүртэл гүйж эхэлсэн ба. Ямар газраар дамжин дээшээ ирснээ бүгдийг нь эргүүлээд санаж байж. Мөнхөгийн хувьд эндээс гарч чадна гэсэн итгэл төгс байж л дээ. Ийхүү болж байгаа бүгдийг түнэр харанхугаас ажиглан суух нэгэн инээд алдаад. Хөөе. Тэрнийг зовоод байгаад хаалгыг нэ гэж хажуудаа байгаа нэгэнд хандаж хэлсэн ба. Энэ мөчөд газарт байрлах хаалга нээгдэж дотроос нь үе түмэн хар сүнснүүд хой салхи мэд эргэлдэн асар том шуурга үсгсээр мөнхөө рүү хурдтай зүгэлж гисэн ба. Ам тэмцэн гүйж аваа мөнхөөгийн нүдэнд нь найзынх нь үхэл тотгоо харагдаж, ээжийнх нь үхэл харагдаж, бүх эмгэнэлт явдлууд өөрийн ирэхгүй толгойд нь орж ирээд байж. Тэгтэл нөгөөдүүл нь гүйцэж ирээд гар хөлнөөс нь татад зулгаахын зэрэгцээ өөрлөө нь ирж байгаа хой салхийг хараад чигээрээ гүүгээд л байж. Харанхуйг тэр чигт нь бүрхэж авсан энэ том хар салхи мэт олон сүнснүүд яг л улаарсан бух шиг овооролтон дайрсаар мөнхөөгийн бие рүү явж орох тэр агшинд түүний ээж нь хүүгээ түлхэн оронд нь хар салхинд эзэндүүлэн газар дээрээ нам унаад өгч. Хар салхины үзүүрийн хэсэг ирчээрээ авсаар ээжийнх нь бие дороод үлдсэн хэсэг нь жинхэнэ бай болох мөнхөө рүү зүгэлж эхэлсэн байна. Мөнхөө хэн түлхсэн үгүйг нь анзаарч амжилгүй ухасхийн тэр чигтээ гүйсээр л. Долларыг зогсоох гэж замд нь маш олон саадыг тавьсан боловч түүний замд юу ч саад болж чадаагүй юм байна. Өөрийнх нь хүч хүртэл түүний ээжийг зогсоож дийлээгүй юм байна. Ингээд дээшээгээ явж чадсан мөнхөг хараад тэрээр. Хой салхи удахгүй тэдэн дээр очин л доо. Түр хүлээжээ гэж хэлээд замхран алга болчих. Хаалгаар гарч амтсан мөнхөө нэг л мэдхэд орныхоо хажууд ирчихсэн суужээ. Цагаан давгаар хочигтын хэвтэж байгаа өөрийгөө хараад биендээ эргээд орсон байна. Хамтраалагчид танилцуулаад өргөжлөлээ. MG Motors Mongolia. Английн 100 жилийн түүхтэй MG автомашины брэнд байгаа Шанхайд угсруулдаг бөгөөд Хятадын хамгийн том SAIC Motors компанид үйлдвэрлэдэг. Энэ SAIC мотор нь герман машин үйлдвэрлэгээр дэлхийд алдартай. Монголын нөхцөлд маш тохирсон шинэ 2024 оны тэг километрийн гүйлжтэй машины үнийн өвдөлхөөр 35, 40, 45, 75, 90, 95, 135 саяын хооронд худалдаа авах боломжтой. Энэ автомашины брэндийг Global Motors компани Монголын зах зээл дээр импортлоо оруулж ирж байгаа. За бүх машин 2024 оны шинэ загварууд бүх машин дээрээ баталгаатай, мөн бүх машин дээрээ зээлийн нөхцөлтэй. Онцлог загваруудын хувьд RX8-ийн дараагийн загвар болох RX9 бэлээрсэн байна. За мөн AMG ZS стандарт 40 сая, AMG ZS Comfort 45 сая гурван автомат хөдөлгүүртэй. За эдгээр машинуудын давуу талын хувьд бол Европ стандарттай Euro NCAP аюулгүй 5 удаа үнэлгээтэй, бензин зарцуулалтын хувьд бол бага, үүний хямд хөдөлгүүр нь JDI хөдөлгүүртэй. За энэ хөдөлгүүр маань герман автомашинууд хөдөлгүүр хэрэглэдэг гэдгээр онцлогтой байдаг. За MG брендийн автомашинууд бүгд ган хийц буюу сайжруулсан төмөр бүтцтэй. За тэгээ бүх загварууд нь cruise control буюу хурд үгжигчтэй. За хамгийн гоё нь хүссэн өнгө модель опшн тоогоор захиалга хийх боломжтой тийм билээ. За мөн мэрэгсэн инженерийн баг байгаа. Бүх машины сэлбэг 14 хоногт захиалгаар ирнэ. Банк болон банк бусаар зээл гарах боломжтой буюу 30-аас 96 сарын хугацаанд ахна. Хаяг байршууд Баян Зүрх төргийн 26 дугаар хороо Хүнөөгийн гудамж Эдү кампус хотхны Global Motor шоурум байрлаж байна. За мөн дараагийнх нь хаан уул төргийн 3 дугаар хороо Ноолорын гудамж Гоёо Кашмирын үйлдвэрийн эсрэг талд нь Global Motors MG Motors-ын шоурум байрлаж байгаа ахна. Борлуулалтын албатай холбоот хуудасны дугаар 99 2 74 46 99 7 75 48 гэсэн дугаарлал холбогдорой. За мөн www.globalmotors.cgmn гэсэн сайт болон MG Motors Mongolia гэсэн сошиал хаяг руу орж үзэж болох нэ. Баярлалаа хамтран ажилласан MG Motors Mongolia байлаа. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлэн дараагийнхыг үргэлжлүүлээ. За ингээд өөрийнхөө бид эргээд орсон байгаа. Эмилгийн орон дээр гүнзгий амьсгаа аав нүдэ нэхэд эмч нар овооролтон түүн дээр хүрээд ирчихэлтэй. Тэгт нь ээж хаана вэ
гэж эмчиг заамдаж асуухад нүд нь орой дараа гарсан эмч өрөөний дугаарыг нь хэлж өгсөн байна. Мөнхөө ээжийнхээ байгаа өрөөний хаалгыг уугц татан ороход нь ээж нь орон дээр хэвдэж байж. Түүнийг сэрэх гэж чадах хятгаараа оролдож татаж чангаасан гэсэн ээж нь юусоо сэрэхгүй байж л дээ. Ингээд ээжигээ сэрэх гэж чадахгүй байгаа өрөвдөлтөй залууг энэ агшин харсан хэний сэтгэл хэмзгэлмээр хэцүү байдалтай байж. Ингээ хэд хоногийн турш мөнхөө зочрлоосоо гарч өгөхгүй зовж шаналсаар энэ бүхэн жинхнээсээ болоод байгааг мдээгүй залуу өөрийгөө зүүдэлж байна гэж бодсоор ирсэн боловч энэ нь зүүд байгаагүй. Түүний итгэл үнэмшил амьдралыг үзэх үзэл тэр чигтээ өөрчлөлтөд барахгүй эдгэрэх байсан ээж нь түүний төлөө амиа золиолсон байна. Эмч хэлэхдээ за миний дөө ээж чинь би таараа байсан. Чиний явдлаас олж сэтгэл санаа нь муудаж энэ нь бид муугаар нөлөөсөн. Гэвч энэ тийм ч хүнд асуудал байгаагүй. Хэд хоноод л тэнхэрхэр хэмжээний байсан боловч үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас орчихсон. Гүний харамсаж байна гэж хэлсэн байна. Удалгүй ээжигээ нутглуулчихад сэтгэл санаагаа засаж бодит байдал дасан зогсож эхэлсэн маа. Түүнд тохиолдсон энэ хар бараан зүйлс амьдралыг нь оронгоор нь эргүүлснийг сайтарч ухаарч байж. Мөн удахгүй уулзъя гэж хэлсэн түүний үг толгооноос нь хизээж гаралгүй үлдсэн маа. Ингээ найзынх нь ээж нас орсон болохоор тэдний гэр бүл тун хэцүү байдалтай нь мөнхөгийн санаанд орж найзындаа очихор болж л дээ. Тэгтэл бэлгүүний аав нь хоёр дүүтэй л үлдсэн байж. Мөнхөө гэрт нь орж гүн эмгэнэл илэрхийлж буйны юм аваад гарсан байгаа. Тэгэд мөнхөө аавд нь хандаж би найзынхаа өрөөнд орж түүнтэй хамт байсан дурсамжаа төрхөн зурч болтгоо сэргийж болох уу гэж гуйсанд аав нь зөвшөөрчлээ. Уг нь учир нь найзтайгаа уулзахад түүний хэлсэн үг санаанд нь байгаад ажил дээ. Ингээ мөнхөө хаалгаар нь орж хаагаад бушуухан хевсийг нь авч шалан доор нь дээр нэг юм заагаад байсан шүү дээ. Юу байгааг хайж хэлсэн маа. Өрөөнийхөө хаалгыг түжээгөө очир ямар нэг сонсогдохоор чимээ гарвал хүн ороод ирнэ гэж мэдэж байсан мөнхөө болгоомжтойгоо шиг нөгөө шалыг нь ажиглаж гисэн маа. Ингээ гарынхаа алгаар ажиухуу илж байхдаа ямар нэг юм ховл байгаа юм шиг мэдрэгдээд эхэлж л дээ. Тэгэхээр н зураасаар нь хөөж агаад нуугч байгааг илрүүлээд мэдчихэж. Ингээ мөнхөө шалан дорогоо нуугчийг нь онгоолгоод баахан хог новшны цаан нуусан тэмдэглэлийн тэтэр байгааг нь олж харсан байна. Мөнхөө дэвтрээ олж аваад цүнхлээд өрөөнөөс гараад явх болсноо дуулгаад гэрийн зүг алгасан байна. Ингээд гэрийнхээ хаалгыг онгоолгож ороод бүх болсон явдлуудаас хоош хэдэн жил өнгөрсөн мэт маш хэцүү санагдаж эхэлж л дээ. Ингээ хүүтэн орогдог байсан өрөө нь урдын шиг халуун дулаа уур амьсгалтай жолчож ээжийнхээ халуун хоолыг санахтай нулимсаа тотгошоо залгиж эхэлсэн байна. Унтах цаг нь хэдий нээж өнгөрсөнд бол мөнхөө орондоо ороод нөгөө тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд уртаа бариад суусан маа. Тэр тэмдэглэлийн дэвтэр нь эдлэгээ муудаад урагдцсан дэвтрийн эхний хуудсыг нь сүхэж эргүүлээд хартал. Энэ тэмдэглэлийг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөр тохиолдсон сонирхолтой содон явдлуудаасаа тэмдэглэж үлдээлээ гэж найзынх нь бичсэн дотор хартаж. 9 сарын 4 амьдралтаа анх удаа найзуудтайгаа сүнс дуудах оролдлого хийсэн. Сүүлдээ бүгдээрээ хайгаад сандралтаа дууссан. Ялангуяа надад юм харагдаад би ойрлоод болсон. Дахиж оролдноо яадаг юм гэсэн бэлгүүн яг л цэвэр бичигдэн шиг гой бичсэн харагджээ. 9 сарын 29 өдөр хийх юмгүй унтаж байтал яг миний хаалганы цаана намайг ямар нэг юм хараад байсан. Би юусаа яахаа мэдээгүй. Ойр цэцэг санаа нэг л биш. Ноцооролд орж хамаг юм хийх хүсэлгүй олчихлаа. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Хичээлдээ унах нь би маш их хайж байна. Өдөр ирэх тусам нэг л ивгүй айцтай болчихлоо гэж бичсэн байж. 10 сарын 2 өчигдөр маш сонин зүзгүдлээ. Би хэвтэж байгаад гинэт өөр газар ирчихсэн. Хааны бүү мэд. Гинэт намайг араас хүн хөөгөөдөөсөн. Яг ахлах гэж байгаа юм шиг л аимшигтай хөөж байсан. Би дэндүү их айсан. Айснаасаа болоод цочоос ирчихсэн. Миний өрөөнд дотор хин нэг намайг хараад л байна да. Энийгээ уул нь би хүмүүст хэлсэн л дээ. Гэхдээ хинч надад итгээгүй. Манай найзууд гэр бүлийнхэн бүгд л намайг галзуу солиотой гэж боддог. Яг үнэндээ би цоор л байна гэж бичсэн байж. За ингээ 10 сараас хойш бичихгүй байжгаад 1 сарын 13 болсон байна. 1 сарын 13-нд юу ч хийсэн гэхээр надад хэцүү байна. Би өвхөж чадахгүй нэ. Олон хүмүүсийн орилон дуу шуугаан сонсогдсон мананта бүүдгэр газрыг би санаж байна. Тэр намайг удахгүй ирж хідэн хэсэг болгож хайна гэдгийг би мэдсэн. Би түүнтэй уулзсан. Түүний юу хийх байгааг олж мэдсэн. Хэрэг би өвхөл энэ тэмдэглэлийг олж унших хүнд тус болгох зорилготойгоор бичлээ. Гэртээ ганцаараа байж байхад гэрэл санаандгүй асч элдв юмс байрнаасаа хөдөлдөг. Халуун байсан өрөө минь гинэт гүйтэй оргиж эхэлдэг. Үүнээс хойш бас олон мэдэрсэн гэд төгсгсөн ба. 3 сарын 22 зүүдэндээ сүнс гарч тэрнээсээ айдаг боллоо. Орой унтах болгонд л хард арж эвгүй айдас мэдэрдэг. Ханны 3 үнцэг нийлсэн дээд буланд
орны хажууд хаалганы цаана юмс мэдрэгдэж би маш их айдаг гэсэн байна. Ингээд 4 сарын 15-нд болохоор намайг унтаж байхад хин нэг миний дээр гарч суучхад хоолооноос минь багалзуурдаад сэгсрээд ингэж зүудлээ. Яг л жинхэнэ юм шиг дэндүү аимшигтай байна. Йоо намайг зүгээр алаад хаяач те гэж битсэн байж. Ингээд 4 сарын 30. Тэр маш хэрцгий аимшигтай хүчтэй нэгэн. Тэр та нарыг нэг нэгээр чинь бүгдийг ч алах болно. Та нарыг айлгаж сүнсийг ч өхүүлж байгаад аваад явна. Тэр хайсан хүний олгоос нааш нэг нэгээр нь авч оцсоор л байдгийг. Тэмдэглэл хуудас, тэмдэглэлийн хуудас өнгөрөх тусам бэлгүүний бичиг иймх замбраагаа алдаж, бичгэн модоос хараачиж, аль эсвэл үзгээрээ хатгаж, уурж бүр ингэж дарж бицэгсэн харагдчихсан байна. Бэлгүүн эцсийнхээ тэмдэглэлийг 5 сарын 11-ний орой бичиж үлдээсэн байж. За тэр нь үгс юм гэхээр 5 сарын 11. Би галзуурх нь намайг хинж тоохгүй гэснээ хээ гэж инээснээ би унтмааргүй байна гэж буюу галзуурч эхэлж байгаа шүү. Харанхуй болохоос айж гин. Нүдэ анаа дээшээ хараад хөвтөж яхад миний дээрээс ширтэд зогсдог тэр царай. Хамны буланд над руу гүлрөө зогсож байдаг тэр харанхуй бит. Тэр манад ирчихсэ. Яг одоо өрөөний минь булан над руу хараад зогсож байгааг би мэдчихэв. Би яг одоо маш их айж байна. Миний гар салганаж байна. Артаас минь хүүтэ оргиж цонхны минь цаанаас хин нэгний тогших чимээ гараад байна. Би энийг хамгийн сайн найздаа уншуулахыг хүсэж байсан ч гэсэн одоохондоо уншуулмааргүй байна. Цаг нь ирэхээр олж уншаасаа гэж хүсэж байна. Хэрвээ найз минь чи энийг уншиж байгаа бол тэр чамайг харж байгаа гэдгийг санаарай. Танаа гэрийн хананд аль хэдийн шигдчихсэн байж болно. Надад итгээгүй чинь би гомдохгүй. Чамайг өөрийнхөө араас явуулахыг хүсээгүй. Дараа нь хинт үзэгдэхийг нь би мэдэхгүй л дээ. Магадгүй үүнийг өшөж байгаа өөр хин нэгэн таныг өнөөшнүүдээ анаад хөвтөж яхад чинь дээрээс чинь ширтэ зогсхийг та мэдэхгүй ч гэж болно. Орондоо хөвтөж байхдаа ханны булан руу хизээч битгий хараарай. Хав харанхуй та түүний ангал мэднүүд рүү харж байгаагаа мэдэхгүй. Өнөөшн тэр таныг хараад зогсож байж болно. Магадгүй яг одоо ч гэсэн гэд тэмдэглэлээ дуусгасан байж. За их сурвалж нь айцын тойрог. Тэгэхээр найз нь дараа нь гээд дараагийнхан хүн бол таарлаа да. Тийм ээ, тий. Сүнс дуутахаас эхэлсэн байна. Тийм ээ. Буруу юмараа л оролцсон. Нэг хэсэг юу юм сүнс дуудах юм хийдэг өсч тий. Сүнс дуудаад баахан сүнс босон болоогүй сүнс л аваад ирж л дээ. Тэр нь тэгээд эхнээс нь ахуулаад аваад бүгд ингэ аваа авчиж тий. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн түүх рүү орцгоё. За дараагийн түүх маань сүнстэй караокены тухай ярихаар бэлдсэн байгаа. За өнөөдөр нэгэн дээд зэрэглэлийн караоке дуулсан явдлын тухай ярина. За яагаад дээд зэрэглэлийн караоке гэж нэрлэдэг вэ гэхээр уг караокед тоглолт үзэж болохоос гадна маш том заалтай учраас бүжиглэгч боломжтой. Бараг одоо шөнийн цэгийн газар шиг тийм том караоке гинэлтэй. За одоо энэ түүхийн эзэн залуу уг караокед 2006-аас 2007 оны хооронд ажиллаж исэн. За тэгээд тухайн үед үүнтэй төстэй караоке Абгожондун, Чондамдун гэх мэтчлэн хороод бас маш олон байсан буюу 40 гаруй байсан юм байлээ. Тэгээд одоо л яг 2025 учраас багасаар бас үлдээ бараг алга болж байгаа гэсэн үг. За ингээд тухайн үед залуу уг караокед DJ-гээр ажилладаг байсан гинэ. Тэгээ ямар ч тач түүний ажиллаж байсан караоке тун харанхуу эргэн тойрны барилга байгууламжаас болоод ч тэрүү өдрийн цагаар хүртэл маш харанхуу байдаг байсан. Ерөөс нар тусдаггүй караоке байсан байл. Тэгээ дээрээс подволт гэх юм. Доороод ингээд доошо подвол руу ингээд буугаа авчдаг гэсэн. За ингээд нэг өдөр зөөгчөөр ажилладаг өөртөө нас чацуу найзтайгаа караокега хаачаад бүх удаа хүмүүс нь гаравцсан гэсэн үг шүү дээ. Хаачаад ингээд нэг өрөөнд ороод хоол захиалаад за ингээд зарж байгаа нь үлдсэн архинасаа хоёлаа ингээд хуугаад уугаа суужсэн гинэ. Тэгсэн залуус архиндаа баг зэрэг халаад байж итэл нэг өрөөнөөс эмэгтэй хүн дуулж байгаа чимээ сонсогдсон байна. Уг нь саятай бүх хүмүүсээ гаргаад караокега хаагаад архиууж байгаа гэж бодож байсан боловч гинтхэн ингээ эмэгтэй хүн ойрлоод дуулаад эхлэхэр нэг гайхаж л те. Гэтэ нөгөө талаараа зарим ингээ үйлчлүүлэгчид унтж байгаа нь согтцсон те. Согтоод ингээ унтж байгаад гинт босч ирээд нөгөө дуулах тохиолдол байдаг учраас за бодвол одоо нэг те үйлчлүүлэгч битээр хараагүй л ингээ өнгөрцөн байлгүй дээ гэж бодсон юм байна л да. За ингээ нэг сүртэй зүйл бодлого өнгөрсөн. Тэгээ залуугийн ажилдаа караоке подвол байдаг учраас бусад караокетэй харьцуулахад нэлээд орой хаадаг байсан. Дээрээс нь нарны гэрэл орж ирэхгүй учраас баг ингээ нэг дотор орчих юм бол өдөр болоод байна уу, орой болоод байна уу гэдгээ ч анзаарахгүйгээр ингээ маш удаан суучдаг. За ингээд тэд хэсэг яриа өрнүүлж агаад зөөгч найз нь өрөөнд нэг хүн дуулаад байгаа штэ үйлчлүүлэгч. Тэгэл өөрөөх нь агаалаа татчихлдаггүй одоо хин дуулаад байгаа бол уг нь бүгдийг нь гаргасан даа гэж бодоод
гинтгэн за би ерөөсөө тэр өрөөлөө очиж шалгачаад ирья гэж хэлээд босч. Тэгэхээр залуу нэг сүртэй зүйл бодлого. За тэгээд чи явж шалгачаад ирэхгүй гэж хэлж. За ингээд зөөгч найз нь нөгөө хүн дуурайд байгаа дуулаад байгаа өөрөөх шалгахаар явсан. За удалгүй эргэж ирээд 6 дугаар өрөөнд нэг эмэгтэй ганцаараа байгаа юм биш үү гэж хэлж. Тэгээ яаж шалгасан бэ гэхээр зөөгч найз нь үйлчлүүлэгч байгаа өрөөний хаалгыг нь бол нээж бол үзээгүй юм байна. Ямар хаалгатай гэхээр нэлээ хүнд хаалгатай гэнэ л дээ. Нэг хаач нөө чимээ одоо чи 2006 он шүү дээ, тий. Чимээ анир ингээд цаашаа гарахгүй гэсэн үднэс нэлээ хүнд хаалгатай. Тэгээд тэр хаалганы гол хэсэгт юм ногоон шилтэй байдаг гэнэ л дээ. Гэхдээ ийм бүр ийм гялгараад юу гэдэг яг шууд ингээд доторх нэвт харах шил биш нэг ийм жоох бүрсгэр шилүүнд байдаг да, тий. Тим шилтэй байсан. Тэгээд тэргээр ингээд очоод дөхөөд зогссон чинь цаана нэг эмэгтэй зогсож байгаа харагдсан өрөөнд дотор. Тэр эмэгтэй зөөгч ирснийг мэдсэн бол та нүдээр ингээд мэндэлсэн. Зөөгч залууч гэсэндээ мэдлээд үйлчлүүлэгч бүрэн гараагүй энд нэг хүн үлдсэн байсан юм байна да гэж бодоод эргэж ирээд найздаа хэлж байгаа юм байна. За ингээд залуу зөөгч найзын хамт үргэлжлүүлэн архиа ууж гэтэл удаачгүй 20 минутын дараа коридорт өсгөөтэй гутлын чимээ дуулдаж эхэлж. Тэгээ залуус нөгөө нэг үлдсэн байсан эмэгтэй үйлчлүүлэгч маань ингээ гараа явж байгаа юм байна да гэж бодоод гар хаалганы зүг харж л дээ. За энэ хоёр маань нэг өрөөнд бас байгаад байгаа шүү дээ. Тэгсэн цагаан хувцастай эмэгтэй толгоогоо доош нь бүхийлэгдсэн юм чичирсэн байдалтай алхаж ирсэн юм байна. Алхаж байгаа нэг л юм ив хавгүй. Тэгээ залуус үйлчлүүлэгч эмэгтэй согтцсон дуунах гэж байгаа юм болоо ямар сонирн бэ гэж бодоод туслах санаатай дөхөж очих гэсэн чинь өнөөх эмэгтэй галзууслаа тавьж гэж орилсон нь маш хурдан шатаар ингээ дээшээ гүг явцсан гэнэ. Тэгээ тэр эмэгтэй тухайн үед өсгөөтэй гутал өмссөн байсан гэж хэлсэн шүү дээ, тий. Тэгээ өсгөөтэй гутал өмсчүүд 3-аас 4 шат алгасаж дээшээ гүйсэн маа. Тэгээ хоёр залууд энэ эмэгтэй шатаар өгсөж байгаа нэг тийм ив хавгүй нэг тийм аимшигтай мэдрэмжийг төрүүлсэн. Тэгээ ямар тач үйлчлүүлэгч гараад явсан бол одоо юу хийх ёстой вэ? Тэр 6 дугаар өрөөг цэвэрлэх ёстой шүү дээ. За ингээ энэ хоёр хамтдаа DJ хийдэг залуу, зөөгч залуу хоёр нөгөө 6 дугаар өрөө рүү орсон. Тэгээ 6 дугаар өрөө рүү орсон чинь гэрэл нь унтраалттай. За караокегаар дуулжсэн бол одоо цаг маган дуулсан гэд караокены төхөөрөмж нь одоо хасаалттай байх ёстой шүү дээ. Гэтэл тэр нь бас унтраалттай. Ширээн дээр ямар ч идэж уусан пив гэдэг юм уу алкогол идэж уусан юу ч байхгүй. Цэвэрхэн буюу хинч байгаагүй юм шиг байсан юм байна. Тэгээ яалтчгүй зөөгч найз нь 6 дугаар өрөөг шалгахад нэг эмэгтэй өрөөнд дотор ганцаараа зогсож байсан шүү дээ. Бүр тэгээд байгаар барах нь нүдэрээ хүртэл мэндэлсэн шүү дээ. Гэтэл энэ өрөөнд хүн байсан гэсэн одоо ямар шинж тэмдэг байгаагүй. За ингээ гайхсан залуу өөрийн мэдэлгүй өнөөх эмэгтэй гарч явсан хаалга руу гүгээд очиж илтэ. Шалгах санаатай. Тэгсэн чинь хаалга нь дотроосоо түгжээтэй байсан ба. Уг нь тэр эмэгтэй гарсан бол хаалга нээлттэй байх ёстой ш. Энэ хоёр ардаас нь очиж хаалга түгжих ёстой байсан чинь аль хэдийн хаалга нь түгжээтэй буюу бүх хүмүүсээ гараас нь үнэн болж таарч байгаа юм л да. За ингээд тэд айсандаа хурдхан нөгөө арх уужсан өрөө рүү ороо за хувц унраа аваад ёо энэ ч юу харж үзэж үгээд. Ингээд хувц унраа авах санаатай нөгөө өрөө рүүгээ орсон чинь зөөгч дуудахад хонх дардаг да тий. Тэр хонх дуурсан маа. Тэгээ ч одоо ямар ч хүн байхгүй учраас нөгөө одоо юу гэдэг каракегаар дүүр ингээд хонхны чимээ ингээд хатсан. За ингээд зөөгч найз болгон за өөрөөс нь хинч байхгүй одоо нөгөө хоосон каракед хонхны чимээ ингээд цуурайтаад энэ хоёр маань одоо аль өрөөнөөс гарч байгаа юм болоо гэд нөгөө одоо тэдгээр тоот өрөөнөөс гээд ингээд гарч ирдэг штэ тий. Тэгээ харсан чинь түрүүхэн нөгөө шалгасан хоосон байсан 6 дугаар өрөөнөөс хонх дуурсан байт. За ингээд залуус айсандаа орилдож гарч гүйсэн. За энэ бол нөгөө DJ залуу каракед сүнс харсан анхны тохиолдол юм байна. За энэ явдлаас хойш каракед ажилладаг бараг бүх хүмүүс энэ хачин эмэгтэйг олж харсан байдаг. За энэ явдлын усны маргааш нь өнөөх зөөгч найз нь ажил дээр ирээд ингээд бусад зөөгч нартай суужгаад гүйвчтөр одоо би нөгөө DJ залуутай ингээд орой суужгаад арх уучсан ч одоо ийм олж харлаа гэд ярьж. Тэгсэн нөгөө зөөгч дундаас арай нэг Ахмад Б гэдэг одоо нэрийг бол бүтэн биш Б гэж. Б гэдэг зөөгч энэ яриаг сонсонгуудаа би ч гэсэн наад эмэгтэй чи харж исэн шүү дээ. Би та нарт ярих гэснээ надад итгэхгүй байх гэж одоо би яриаггүй байхгүй юу гэж хэлж. За тэгсэн DJ залуу болон зөөгч залуу хоёр сүнс харахаас 5 хоногийн өмнө бос явдал юм. Энэ Б гэдэг зөөгч залуу тохиолдсон гэсэн үг. За энэ залуу ганцаараа каракега хаачаад энэ ч нөгөө ээлжтэй шүү дээ. Орой ээлж нэсэн. Тэгээд найзаагаа хүлээх санаатай хоос өрөөнд хөвтөжсэн гэнэ утсаа ингээд ухаад ингээд хөвтөжсэн. Тэгээд тэр найз нь болохоор караке дээр ирья чи ингээд наана хүлээж иж хэлсэн байна л да. За тэгсэн хөвтөжөйтэл гадаа заалнаас өсгөөтэй гутлын чимээ ингээд дуулдаж ирсэн ба. Тэг залуу яалтчгүй өөрийгөө каракед ганцаараа байгаа буюу бас л хаалгаа ингээ хаацсан штэ. Тэг өөрхөн ерөөсөй байхгүй гэж бодсон чинь ингээ өсгөөтэй гутлын чимээ дуулдах нь гайхсан байна. За ингээ гайхаад гадагшаа коридор руугаар харсан чинь нэг эмэгтэй нуруу харагдсан. Тэр эмэгтэй шууд ариун цэвэр рүү ороо авчихсан байна. Тэгээ залуу дотроо
Гүд үйлчлүүлэгч караоке хаасан гэдгийг мэдгүй ороод ирсэн байх таа гэж бодоод. Тэгээ караоке хаасан гэдгийг хэлэх санаатай ариун цэврийн өрөөрөө төхөж очсон боловч эмэгтэй ариун цэврийн өрөө шүү дээ. Эрэгтэй хүн учраас яаж оролтой байлээ. За ингээд тэр ариун цэврийн өрөөний үүдэнд 5 минут орчим хүлээж илтээ тэр эмэгтэй гарч ирэхийг. Тэгсэн нөгөө эмэгтэй гарч ирэхгүй. Тэгээ залуу суулдаа гайхаадгүй дээ энэ эмэгтэй хүндэрч байгаа юм байх та. Эсвэл согтуу одоо суултур налаад дунцсан болов гэж бодоод. Тэгээ ямар одоо эмэгтэй ариун цэврийн өрөөрөө оролтой биш гэдэг. Тэгээ үүдэн зогсоод хэлжилтэй. Уучлаарай үйлчлүүлэгчээ манай хааж байгаамаа та гараарай гэж хэлж. Тэгсэн чи тэр дотроос нь за гэж хэлсэн маа. Тэгээ залуу бодвол хүндэрч л байсан юм билүү дээ. Тэгээ удахгүй гарчихвал гэж бодоод түрүүн хөвтөжсэн. Нөгөө хоосон өрөөрөө ороод ингээд буцаад хөвтсөн. За ингээд дахиад 10 минут өнгөрч байгаа. Тэгсэн 10 минут өнгөрсөн ч гэсэндээ өнөөх эмэгтэй ариун цэвэр өрөөнөөс юусаа гарахгүйсэн ямар ч чимээ гарахгүй. Тэгээ залуу гайхаад ариун цэвэр өрөөний үүдэнд очиж л дээ. Тэгээд үгүй та зүгээр үү ямар нэгэн зүйл болоогүй үсттэй гэж хэлсэн чинь өнөөх эмэгтэй дахиад тийм ээ гэж хэлж. Тэгээ залууд нэг л эвгүй мэдрэмж төрж л дээ. Тэгээд сүүлийн удаа өнөөх эмэгтэй хандаад та ямар нэгэн зүйл бол намайг дуудаарай гэж хэлж. Тэгсэн өнөөх эмэгтэй дахиад за гэд өөр зүйл хэлсэн. Ингээ залууг уур бүр сүултээ хүрсэн маа. Гэхдээ ажил тарах цагаар орж ирчээд 0-д хүндрээд гарахгүй суугаад хордог хин л дуртай байхгүй шүү дээ. За ингээд буцаад өнөөх хоос өрөөрөө орж хэвтэх санаатай явж исэн чинь гинтхэн чихэн дээр нь нэг эмэгтэй хөөй гэж дуудаж. Тэгээ залуу үхтлээ айж галзуу хүн шиг хамбаг хурдаараа гутлаач өмсөлгөө гадагшаа караокенаас гараад гүйсэн. Тэгээ юун өдөр караокены үүд хаалга хаах түгжээгүй чигээр ингээ гараа гүйсэн маа. Тэгсэн удалгүй нөгөө нэг караоке дээр нь ирнэ гэжсэн найз нь шүү дээ. Найзаас нь дуудлага ирж илтэй. За ингээ уцаа аваа ярьсан чинь нөгөө найз нь хөөе чи хаана байгаа юм бэ? Би ирцэн байна штэ. Үгүй танаа нойлдчод юм балаа эмэгтэй хашгираад байгаа юм бэ? Энэ ядаргаатай эмэгтэйгээ чимээгүй болгооч чи. Үгүй чи нааш хүрээд ирээ гэж дуудаж. За тэгээ үүний дараа хамт ажилладаг байсан DJ дүүд бас ямар нэгэн зүйл тохиолдсон байдаг. За энийг хоёулаа хамтаачаа танилцуулаад өгүүлээ. За нэвтрүүлгийн хамтрагчаар хит хөлрөлт таагүй өнөр ард хоцорлоо директор хөс дарагчийг танилцуулъя. За хөлрөлтөй холбоотой дараах асуудал байгаа бол тань тийм ээ. Гарын алга хөлрөөд байнга нойтон байгаад суг ба хөлийн уул нойтон байх хит хөлрөөд за хулмас таагүй өнөр шивэр гэх мэт байгаа бол юу юм бэ? Энд чинь нөгөө хүнд хоёр төрлийн хүсний булчирхай тийм ээ. Энгийн хүсний булчирхай, өргөмц хүсний булчирхай гэж үсэ дотор нь хоёр ах шиг байна. За энгийн булчирхай болохоор биеийн бүхэл гадаргуугаар байрлана. Тэгээд биеийн температурыг зохицуулж байдаг үүрэгтэй үнэргүй, өнгөгүй хэвийн хөлс ялгардаг. Харин өргөмц хүсний булчирхай хувьд бол хүнд 1 наснаас эхлээд үүсч бий болно. Тэгээ 10-аас 13 наснд буюу яг нөгөө бэлгийн хөвчлөлтөд зэрэгцээд үйл ажиллагааны идэвхтэй болж эхэлдэг гинэ. Тэгээ биеийн тодорхой газруудад байрладаг. За хаана байрлдаг гэхээр гарын алга, сууг, хөлийн уулах, хөхний доогуур, нүдний зохины эргэн тойронд бэлэг эрхтний орчинд байрладаг. За уг булчирхайгаас арай өөр одоо найрлагатай өтгөн хөлс ялгардаг. Тэгээ орчны нянтай нэгдсэний улмаас таагүй үнэрийг бий болгодог байна. За тэгээ хулмсны хувьд бол төрөлхийн байдаггүй, удамшдаггүй, за мөн халдварлагдаггүй, найзаасаа хүнээстэй хулмас халдварлаа гэж ярьдаг шүү дээ. Тухайн хүнээс хувцсанд нь наалтсан нэм бактерийн халдвар болсонтой холбоотой байт юм байна л. Тэгэхээр яг иймэрхүү удаа байдлаар ингээ хөлөрч байгаа бол та бүхэн триклорыг хэрэглээд үзээрэй. За триклор болохоор энэ бүтээгдэхүүн зөвхөн өрмөц хүсний булчирхайд үйлчилдэг. Булчирхай үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй зөвхөн булчирхайн гадуур бүрхүүл үүсгэх юм байна лээ. Энэ нь гадагш хүс ялгарах процессыг нь зогсоож өгнө л гэсэн. Хэрэглэх зааврын үед орой унтахынхаа өмнө төрөх газараа гарын алга суг, хөлийн уул гэх мэт сайтар угааж агаад бүрэн хацсны дараа маш нэмгэн төрөх нь ерөөсөө зузаан төрөхөж болохгүй шүү. Бүр маш нэмгэн зузаан төрөх бол аюултай. За өглөө босоод заавал угаана. Хаан төрөсийн тэндээ тэрийг бол заавал угаана. Хэрэглэх хугацаа нь болохоор эхний 7 хоног өдөр болгон. Хэрвээ хит мэдрэг бол арьстай бол өнжөөд нэг удаа хэрэглэх ёстой. Дараагийн 7 хоногт 2-3 удаа төрөхөд завсарлана. Тухайн үеийн онцлогоос хамаарат 3-аас 6, 6-аас 1 жилийн хугацаанд хөлс ялгаралтыг бүрэн зогсоож өгөх юм билээ. Холод хуудасны дугаар 9966 99 2 9966 99 2 гэсэн дугаарлал холбогдож болох нь бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Баярлалаа хамтраачихсан хит хөлрөлт таагүй өнөр ард хоцорлоо директор хөс дарагч байлаа. Баярлалаа. За ингээд хөргөжлүүлээ. За сая болохоор Б гэдэг арай Ахмад зөөгч нь харсан тохиолдол шүү дээ. За үүний дараа энэ караокед ажилладаг DJ дүүд бас тохиолдсон явдал гинэ. Хөвчлэн караокед DJ хийхэд орой 6 цагт ажил дээрээ цуглардаг юм байна. Тэгээ хэсэг хурал хийчээд 6 хагас гэ хоолоо идээд за орой 8 цаг хүртэл тус тусдаа дууга бэлдэх юм уу ямар нэгэн байдлаар бэлтгэл хийх юм цагтаа болдог. За тэгсэн нэг өдөр DJ дүүн өдөр ингээ эмнэлэгт явж байгаад ерөөсөө нойргүй явжсэн учраас ажил дээр ирээд унтахаар шийдчихэлтэй. Тэгээ бэлтгэл хийх цагаар хоос өрөөнд унтахаар
болсон маа. За тэгээ уг DJ бүсгүй энэ караокед ажилд ороод тухайд удааг байсан. Тэгээ сайн мэдгүй учраас ингээд нэгдүгээр өрөөнд шууд орсон юм байна. Энэ өрөөнүүд ч одоо тоотойгоош түрүүн бол 6 дугаар өрөөнд сүнс харагдчихсан тий. За гэтэл энэ өрөө угаасаа нэлээ юм харанхуун дээр бусад өрөөнүүдтэй харьцуулахад нэг тийм эвгүй уур амьсгалтай байсан гинэ. Ийм нуруу хүүттэй алгам газар байдаг ш. Яг тийм. Ямар сайндаа эрэгтэй ажилчид хүртэл энэ өрөөнд ганцаар орж чаддаг байсан чинь энэ охин болохоор мэдгүй учраас ингээд энэ өрөөнд ороод унтахаар буудан дээр хөвцсөн маа. Тэгээ тухайн үед голд байх ширээ, голд нь одоо ингээд ширээ байгаа. За тэр ширээний мэдээж ингээд тойроод ингээд буудан байгаа. За тэгээ тэр буудангийн одоо баруун талынх нь хэсэгт ингээд хажуу тишээ хараад хөвцсөн маа. Тэгсэн чинь яг тухайн үед бол гэрлээ ингээд айхтар унтраагүй мэн л да бүр ингээд харанхуулж бас хүн юм чи ааштай тийм учраас бүтгэн гэрэл одоо асаагаад ингээд унтахаар хөвцсөн. За ингээд хэсэг унтж байтал нойрон дунд нэг эмэгтэй нөгөө талын буудан дээр ирээд ингээд хажууд чи яг өөдөөс нь ингээд их цараад хөвтөж байгаа хальт харагдсан гинэ. Тэгээ бүсгүй нойрондоо дарагдаад юу айх. Тэгсэн нөгөө талын буудан дээр байгаа эмэгтэй ингээд тасралтгүй бүсгүйгээс юм асуугаадсэн гинэ. Чи ядарсан юм уу? Чи юм идсэн юм уу? Чи айхгүй вэ нүү? Гэх мэтчлэн асуултуудыг асуугаадсан юм. Тэгээ нойрон дундаа асуултуудыг сонсоод тэгэл яг нэг юм тийм ээ үгүй ээ гэж хариулж агаад ингээд унтцсан. За их л ядарсан байсан болохоор тэгээд нойрмоглоод нам унтсан байсан байна гинэ. Тэгээд орой 20 цагаас эхлээд яг өөрийнх нь ажил эхлэх ёстой шүү дээ. Тэгээд 20 цаг дараа сэрүүлэг тавьсан. За ингээд удалгүй яг 20 цаг болоод сэрүүлэг дуугараад за ингээд босоод орсон чинь нөгөө эсрэг талын буудан дээр байсан хүн ихтэй хүн байхгүй болсон байсан. Тэгээд тухайн үед бүсгүй ажлынхан хүн л орж иж тэ эсрэг талын буудан дээр хөвцсөн юм байна да гэж бодсон. Тэгээд яг эргээд санаа гэхээр царай нь юусоо толгойд орж ирэхгүй байгаадсан. А ганц санжаасан зүйл нь юу гэхээр маш юм том дүрлэгэр нүдээр л ширтээдсэн гэдэг нь толгойд орж иж л тэ. За ингээд бүсгүй дараа нь зөөгч найзтайгаа хамт нөгөө сүнс харсан DJ залуу байгаа шүү дээ. Адилхан DJ хийдэг болохоор нөгөө залуу асууж илтэй. Гү би энэ өрөөнд ийм эмэгтэй харсан. Бид нар дунд ч юм урт хар үстэй тийм эмэгтэй ажилдаг үл юу вэ гэдээ асуусан чинь тэр өдөр ямар ч тийм урт хар үстэй эмэгтэй ажиллаагүйгээр зогсохгүй тухайн үед нь яг Солонгос тийм тайрмал ус модонд орж ирсэн гэнэ. Тэгэхээр бараг дийлэх эмэгтэйчүүд тийм тайрмал устэй явдаг гэсэн учраас нэгсэнд одоо сүнсэл харсан болж таарч байгаа юм л да. За тэгээ дээрэс нь тэр нэгдүгээр өрөө хажууд нь очиход шууд ингээд нуруу хүүт даадаг тийм эвгүй өрөө халуун зуунаар хүртэл кондишн асаадгүй. Яг тэгэхээр өрөө нь өөрөө цаанаасаа бусад өрөөтэй харьцуулах тийм хүүтэн байдаг. Тэгээ эвгүй өрөө гэдгийг нь баг бүгдээрээ мэддэг учраас тэр өрөөнд зочид хүртэл авдаггүй байна. За хэрвээ үйлчлүүлэгч авчих юм бол заавал тэр өрөөнд зодон болдог. Муудалцсан нэг гэмтэн түргэн тусламжийг бөө юм болдог учраас тэр өрөөнд л ерөөсөө үйлчлүүлэгч авдаггүй. За бас энэ караоке байгаа газар баригдаад нийлээ удсан учраас яг өмнө нь одоо яг юу ийсэн те эсвэл одоо ямар газар болгож ингэж ажиллаулжсэн гэдэг нь бол тодорхойгүй мэлээ л дээ. За бас нэг караокетэй холбоотой энэ караокетэй холбоотой нэг түүх байгаа. За тэр нь Солонгос Christmas-ийн баяр төхөөд ирэхээр ер нь их өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгээд тийм ч утгаараа караокенууд бас жилийн эцсээр тун хөдөлгөөнтэй байдаг юм л дээ. Тэгээд эдний караокед ч юм уу адил жилийн сүүлээр эвент зохион байгуулдаг. Одоо мэдээж баярын ёслолын уур амьсгалыг оруулахын тулд караокего чимэглэх шаардлагатай шүү дээ. Тэгээ яаж чимгэлдэг гэсэн бэ гэхээр тухайн үедээ энэ ч бас нэлээд том одоо баг шүний цэнгийн газар шиг газар байгаа шүү дээ. 20 мянган улаан өнгийн шаар үлээгээд тэрийгээ одоо ингээд тааз руугаа ингээд дэшигээ хөөргөд тийм байдлаар чимгэлдэг байсан. Тэгээ ямар тач ингээд 12 сарын 24, 25-ны өдрүүдэд эвентэй амжилттай зохион байгуулад за ингээд маргааш нь ажилчдаараа караокеда баяраа тэмдэглэсэн ба. Тэгээ жилийн эцэс болохоор ингээд бас тодорхой хэмжээний бонус өгдөг гэсэн. Тэгэхээр тухайн байгууллагын ажилчдад бүгдээрээ баяр хөөртэй ингээд бонус авцгаасан. За ингээд нөгөө зөөгч найзтайгаа сүнс харж ирсэн DJ залуу байгаа шүү дээ. Тэр DJ залуу тухайн өдөр нэлээд согтоод тэгээ ажлынхаа өөр нэг дүүтэй хамт караокед үлдээд хонхоор болж л тэгээ бусад ажилчид бол бүгд ингээд хараад яваад өгсөн гэсэн. За ингээд залуу 5 дугаар өрөөнд унтахаар хөвцсөн. Тэгээд энэ 5 дугаар өрөө болохоор арай нэг тийм муухай мэдрэмж бол төрүүлдэг гайгүй өрөө байсан юм байна. За ингээд 5 дугаар өрөөнд оронгуудаа нөгөө DJ залуу чинь шууд нам унтчихж. Харин нөгөө дүү нь ариун цэрэг өрөө орох санаатай ганцаараа гадагшаа гарсан. Тэгээ караоке хаахад ерөөдөө бүх гэрэл ингээд унтраачдаг юм л дээ. Тэгэхээр коридорт бол ерөөс ямар ч гэрэл байхгүй буюу энэ хоёр ингээд хав харанхуй караокед л өөрсдөө хойлох нь унтж байгаа гэсэн. Тэгээ нөгөө дүү залуу чинь ганцаараа гарахаар бас эвгүй шүү дээ. Гэхдээ нөгөө энэ DJ ах нь аль гэдэг унтцсан. Тэгээд утасныхаа гэрэлтэл юм тэмтдсээр л ариун цэрэг өрөөгөө хаана байгаа байрлал мэдэж байгаа учраас явсан юм байна. За бас нэг зүйл нь 2006-2007 оны үед болсон явдал учраас одоо бол бид нар ингээд утасныхаа гэрлийг хасахад маш тод гэрэлтэй шүү дээ. Тэр үед ч юм бол ингээд утасны гэрэл ч гэсэн маш бүдгэн жоохон л газар гэрэлтүүлдэг гэсэн. Тийм гэрэлтэл ингээд ариун цэрэг өрөө явж таарч л дээ. За ямар тач залуу 0 хаана байгааг мэдэх учраас ингээд тэмтэж цаашаа явсараад гол асуудал нь түрүү хэлсэн баярын үеэр 20 мянга гаруй юм улаан өнгийн шаар хийлээд ингээд доор ингээд юу гэдэг уяа болгоод ингээд урт уяа унжуулчдаг гэсэн. Тэгээ караокений
ханд одоо тэр чихтэй ингээд улаан шар ингээд унтсан байдалтай байсан гэсэн үг. Тэгсэн ийм шар нь сүулдэ ачиргалтай нь нөгөө таазнаас ингээд хийн гараад тэгэхээр ингээд доошоо буучдаг. Тэгээ буухаараа яадаг вэ гэхээр ингээд наашаа цаашаа ингээд коридороор ингээд хийсэд явхаар яг ингээд шүн харанхууд хүн явж байгаа юм шиг харагддаг юм л дээ. Сүнс наашаа явж байгаа юм шиг. Тэгээ ямар сайндаа энэ караокены нэг ажилтан орой сүнс харчлаа гэж айсандаа ухаалдчихсан шаар харж ирсэн юм. За гэвч энэ залуугийн хувьд бол өмнө нь зөндөө тэгээ баярын өдрүүдээр ажиллаж байсан учраас шаар хараад бол ямар нэгэн байдлаар цочих тийм сүртэй зүйл бол байхгүй. Тэгээ яг нөгөө шааруудаа таарлцсан шарыг бүгднийг ингээл гараараа холтуулаад ингээл тэмцсээр л явсан юм байна л да. За тэгээ тэгж явсаар байгаа сүулдэ гар нэг юм сонин үс шиг зүйл төрсөн гинэ. Тэг яг шаарнуудаас уяа бол уйцсан байсан ч гэсэндээ шаарны уяа хүний үс хоёр ч одоо мэдрэхэд шаал өөр штэ. Тэг залуу айсандаа гартаа байсан утасны гэрлээ тэр нөгөө үс баригдсан хэсэг рүү ингээд тусгасан юм байна. Тэгсэн чинь ямар ч царайны хувирлгүйнийг эмхтэй өөдөөс нь хараад зогсож ирсэн гинэ. Тэгээ тэр эмхтэй толгоогоо хоёр тишиг ингээд хажуу тишиг ингээд савлж ирсэн маа. Үсээ гэсэн үг. Тэгээ залуу энэ эмхтэй хараад нэг өөр юм хэлгүй ухаалтад унтсан. Харин 5 дугаар өрөөнд унтчихсан DJ залуу нөгөө ариун цэрэг рүү явах гэжсэн дүү чинь коридорт ингээд орилж байгааг сонсоод тэр дуунаар гараад ингээд очисон чинь ухаалтад унтсан. Тэгээ энэ дүүгээ үүрээд ойролцоо байгаа саунд очиж хонцгосон маа. Тэгээ өглөө усан гут нөгөө дүүгээ саас үгүй чи ч одоо яаваа ийвэ орой юу болоод ингээд ганцаараа орлоодсан ба шаар маар хараад зүтсэн юм гэхээр нь үгүй би ингээд явж байгаад яалтчгүй нэг эмэгтэй хүний үсэнд би ингээ гараараа хүрсэн юм аа. Тэгсэн чи тэр эмэгтэй ингээ хоёр үсээ ингээ наашаас савчаа тийм өөр мэдлгүүд юу уснаа мэдгүй ингээ ухаалтад унтсан байна гэж хэлж ирсэн юм байна. Тэгэхээр энэ болохоор Солонгосын нэг одоо л ингээ баг байхгүй болсон юм байна л дээ. Дээр үед 2006 7 оны үед ажиллаж байсан караокед болсон үйл явдал байх нэ. Тэгээ маш олон хүнд харагдаад шүү дээ. Тийм яг л нэг эмэгтэй тэр 6 дугаар өрөөнд байх юм эсвэл өөр өрөөнүүдтэй ганцаараа байгаа хүн дээр ингээд хилээ тэнээл ингээд наач шишээ яваад байдаг юм сүнстэй л газар юм байна. Юу үгүй яс. За баярлалаа түргээд нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Чанцаа Балаами, найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Эмжин Баторс Монголиа мөн хит хөлрөлт таагүй унаар харж цоцорлоо. Тэрийг Клорхус тарагч байлаа. Өргөжлүүлэн та бүхэн маань томчуудын шууд нэвтрүүлгийг авсан сонсорой. Баярлалаа чаги. Баярлалаа. За ойрт хэлсэнгүү. Хурай ширэг бүүэ.